Бүх үзэж байгаа хүмүүстээ дахин шинэ өдрийн мэндийг хүргье. Яг одоо монголчуудын Европ нэвтрүүлгийн багийнхан Лондонгийн төв зээг буюу Алдарт Биг Бений гадаа ирсэн байна. Ингээд дахин нэг шинэ дугаараа хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр ямар зочин орох хүлээ галаахаа? Оюундаг оршихуй подкаст хийдгээрээ Европ байгаа монголчуудын дунд хамгийн их алдартай бас нэр хүндтэй монголчуудын дунд зохион байгуулж байгаа маш олон арга хэмжээндээр идэвхтэй оролцдог Цэранбатаа маань өнөөдөр оролцсон. Тэгэхээр мэдээж Англид олон жил болсон болохоор бидэнд илүү сонирхолтой түүхийг хүрнэх баг тий. Тэгээд удахгүй зочтойгоо уулзъя. За тэгээ удахгүй зочинтойгоо уулзъя. Сайн байна уу? Сайн явж Сайн суужэвөө. За сайн уу андгүй. Сайн явж ирв. Сайн явж ирв. Энийг ингээд. За. Одоо шууд ингэж бичихсэн шүү. Шууд бичлэг орчихоо тий. Харин нартай өдөр таарлаа ш та. Харин гоё нартай өдөр таарчлаа. Та дэш ирнэгээд дөрвөлээ зайлуулж 40 минут явчихва тий. Тий. Ватерлогоос тэгээд наашаага 40 минут явж ирээд ахаад наашаа машинаар ирж. Наашаа зайтай биш таалхаа тий. Тий зайтай. За орч. За тийм ингээл амьдэрч байна. Яа. Ямар гоё. Нөгөө нэг алдарт байн засварыг гэдэг байр уу. За мөнтэй гэж. Зорж ирсэнд баярлалаа. Гоё хүлээж авсан баярлалаа. За зүгээр тэгээд багаагаараа хүлээж авлаа. За яг одоо бид хоёр Цэранбат ахын байшингийн гадаах ийм гоё цэцэрлэг түрээлэн жижигхэн ийм хөрхэн цэцэрлэг түрээлэн сууж байна. За сайхан аварч байна. Сайхан аварч байна. Аян зундаа сайн явж ирв. Сайн явж ирлээ. За ажил амьдрал нь сайн уу? Сайн да. Ингээд 20 хэдэн жил болсон байна шүү дээ. Одоо бас ер нь Англид бол нэлээд удаж байгаа хүмүүс юм. Бараг ихнийхэн байна үгүй юу? Тэгээ одоо нөгөө хэдийн чанд гарч ирсэн монголчуудын давлгааны эхний давлгаагаар л гарч ирсэн тийм. Гас 97 онд нутгаас гарсан шүү дээ. Тэр үед л ер нь бүл цөлөөрөө гарч эхэлж ирсэн тийм. Гадаад гарах болсон шалтгаан юу? Гарах болсон шалтгаан одоо амьдралын хэрхээ хөө. Тэгээ их нэртэйгээ англи манай их нэр англи хүн мэдэн тийм. Монгол танилцаад хормоо хийгээд тэгэл наашаа их нэрээ дагаад гадаад ертөнцийг үзэх гээд ингээл гарч байлаа. Монголд хаан төрж өссөн юм. Монголд би төрхөн Төв аймгийн Батцамбар сумд төрсөн. Тэнд 1-р анги төгсөөд тэгээд манай аавч багш нар байсан л да. Аав математикийн багш, хичээлийн эрхлэгч боломжтой байсан. Ээж гэр ахын багш. Тэгээд наши ихээс долуулаа. Би шайлаа 2 дахь хөхөд. Тэрээ нэг ахтай доороо 5 дууд тэгээд ээж бол ингээл баймаа 2 жилөө төрдөг. Тэгээд хоёрыг тийм амьдралын байлаа шүү дээ. Тэгээд 3-р ангиас эхлээд Төв аймгийн Алтан болог сумд өссөн. Ер нь бол одоо ухаан суух өсөх тэр үе маань Төв аймгийн Алтан болог сумтай холбоотой л та. Тэр Алтан болог сум маань 10 жилтэй би сумын 10 жил төгссөн. Аймгийн сайн мэдэхгүй тэгэл хотод оюутан болж ирж байсан тийм. Тэгээ намайг багад байхад манай аав ээж дөрвийн сургуулийн багш нар шиг өглөө гараад 28 хүртэл явждаг. Аавынх цуг, өвгийнх цуг. Ээжийн аавынх ч бас ойрхон заахалт ингээл тэгээ зундаа ингээл малдаар гарчдаг нэгдлийн гүйтэй. Тэгэл адуу мал дээр л өсөлтэй юм. Тэгэл зундаа мал хотойгоо өвөлдөө сургуулаа болохоо сургуульд сумын төв дээр төгсчихөл. Тэгээд их сургуульд 86 онд математикийн чиглэлээр аавын л заасан замаар л явж яана л да. Математикч хүн. Одоо иргэн ламжийн өнтер тэд нар нэг анги их сургуулийн аав өнтер. Аман сая орхон болчлоо л тэгээд 91 онд их сургуулийг математикийн мэргэжлэр төгсөөд тэгэл намын дээд тэр үеийн одоо улс төрийн дээд болцсон байсан. Тэнд багшаар очиж ирсэн. Их сургууль төгсөө шууд тэнд очиж багшилсан биз дээ тий. Тий. Тэр бас нэг тэр үеч одоо яг цаг үе солигдоод тий. Одоо тэр нийгмийн ухааны одоо салбарын сургуулиуд байгалийн ухааны тэр математик гэнтэр би заах хэрэгтэй байна гэдэг юм ойлголтууд бий болоод одоо Мегомбо намайг ажил авчихсан. Одоо энэ Никол таргын аав Мегомбо тэр сургуулийн захирлаас ирээл манай сургууль төгсөж байгаа залуучуудтай уулзаал ингээл тэгээд одоо отгийн хүү гэсэн яасан ямар ч гэсэн энэ хүүг авъя гээл тэгээ очсон чинь нөгөө өмнө зааж исэн ямар ч юу байхгүй конспект ч байхгүй. Одоо би юу заах вэ захирлаа гэсэгүй. Одоо чи өөрөө боловсруулал цаандаг. Биш одоо 22 дөнгөж хүрсэн жоохон юм очиж байгаа.
Тэгээ одоо тэгээд тийм байхгүй. Тэгэл нөгөө 5 жил сурсан номнуудаа үзэл одоо юу заахаас мэдхгүй. Тэр нөгөө намын дэд байх үед авцсан элсэлтийн нэг 2 жил болоо төгс хоёрт үлдсэн байсан. Дахиж шинэ элсэлт авах байсан. Тэгэл нэг баахан матрасаас хүнж ойлгох юм уу нэг юм бэлдэж байгаа орсон. Би ч одоо оройрт миний шавнырыг 47 8-тай 30 тийм байж тий. Аав чи хүн хичээл зааж хэлж байгаа байхгүй. Тэгээ яг тэр маань өөрөө бас надад маш их юм өгсөлтэй. Хүмүүс зүгээр тоо заагаад багш тоо гэдэг юм чинь бас математик гэдэг бол амьдралыг өөр хэлээр ойлгуулсан ийм шинжлэх ухааны шиг гэдгийг тэр одоо гүн ухаан гэдэг юм уу тэр тайлбарлалаас их мэдвэс. Та нар битгий өмнө хаана босоод өгөө энэ ч одоо та нарын томьёоны цаана юу илэрхийлж байгааг ойлгох юм бол эн чинь нэг өгүүлбэр гэсэн үг энэ тэр бүр тэгж заадаг л байсан л та. Монголд их нартай нь юу хийжээсэ? Монголд яаж танилцсан та хоёр? Монголд манай ихнэр ч одоо Save the Children гэж хүүхдийн ивэг сан гэж байдаг та. За. Английн хүүхдийн ивэг сан. Тэрний төсөлтөнд зөвлөхөөр очиж ирсэн 95 онд баха. Тэр 95 онд юм одоо манай ихнэр чинь антропологийн сэдвээр доктор хамгаалаад тэгээд шинэхэн доктор ихний томилтоо аваад Монгол очиж ирсэн. Тэгээд ажлын газар нь одоо миний ажиллаж исэн сургууль дээр байж таарсан. Одоо би ч одоо тэр туучнаар намын дээр улс төрийн дээр одоо удирдлага акт гэж тэнд огшлж ирсэн. Тэгээд тэнд тэдний төслийнхэн байрладаг. Тэгээд цуг ажлын усуд манай танил ах нар 96 онд хаа тэр төслийн өдөрдөг халж байсан инкот ах ороос нэг найзтайгаа хөдөө явж морь унах гэсэн чи гэрээд аваа явчихаач гээд. Өө тэгээд манайх нөгөө хөдөө адуу малтай наавж ирж идэгт гараад малтай гарцсан байсан. Тэгэл нэг 2 англи хүүхэн аваад хөдөөгөр 7 хоног морьтой сумынхаа уул хадаар тэнэл тэгж явж байгаа л ер нь дасалцсан хөөдөө тий. Тэгээд нэг жил ер нь хоёроо бас таньж мэдчих. Манай хүн ч гэсэн бас ерөнхийдөө ямар хүнтэй танилцж байгааг нь үзүүлэх гэж бодсон юм бол 96 онд намайг Англид авчирсан юм. Англид ирсэн анхны сэтгэл ер нь ямар байв? Англи орн анхны одоо харахад ямар сэтгэл төрүүлв? Яг тэгээд бид нар ч одоо өс ахугаараа өөрийн төсөөлөлтэй байгаа шүү дээ. Тэгэл яг би өмнө бас Шведэд нэг очсон байсан. Ерөнхийдөө баруун нэг иймэрхүү та зам нь гоё юм байна гэж мэдчихэл байсан. Тэгээ ирээд манай хөдөө тосгонд байдаг гэсэн байхгүй. За. Тэрвээ чи нөгөө өөрийнхөө хөдөөний л сумын болж заадаа Улаанбаатараас баахан давхиж жилийн газар очдөг шиг юм бодоод эскээс буугаал яваал байсан. Тэгэл дандаа байшин номдор яваад их юм. Сэрүүлгээ яваад ирлээ. Тэгэхээр тосгондоо ирчихэж байгаа тэр юм байна л да. Тэгээ тэр ямар их сонир тийм одоо шивгүй амьдралтай хүмүүс байдаг юм байна да. Одоо хөгжилтэй болох ч одоо тийм л болцсон юм гэдэг. Тэр анхны нэг тийм сэтгэлээс. Тэгээ бид 97 онд Монголд хормоо хийсэн. Хормоо ер нь Монгол маягаар тухайн үед ч одоо бас монголчууд ч нэг барууны хавцсан хүмүүс тийм даашинж маашинжтэй их тийм сонирхолтойсэн. Манай хүн Монгол маягаар хийнэ гэдэг. Өөрөө дээл одоо толгойн юу гэдэг вэ? Гоёл тийм шиг тийм өөрөө захиалж хийлгээ, загвараа гаргаж хийлгээд тэгээ би яг бэлтгэе ингээд хормын ордод очсон чинь нэг дандаа нэг хорим чинь 15 минут очролцдог шүү дээ. Яг нөгөө намрын дунд сарын 17-нд таас. Сайн өдөр таараад. Тэгээд энэ дотор дандаа нэг костюм битээ цагаан юутай Монгол хосоод байгаа. Тэр дотор битээ нэг Монгол ховцтой нэг гадаад ихнэр тийм хорим хийж ялаа. Тэгээд тухайн өөр яг түрүү хэлсэн ихнэр маань антрополог хүн соёлын талаар эдмийн ажлыг дээр гэж тэр мэрэгжилтэй хүн л дээ. Тэгээд ер нь Монгол ёс соёлыг сонирхдаг гэж ер нь тэр ёс уламжлалаар нь хийж бодсон юм шиг байна. Тэгээд бид нар бас ганданд очоо гандан өндөр жанраар цагт мөргөөд гандангийн лам нар тусдаа бүр хүлээж авч номон троншлага хийгээд тэгээ хормын ордонд өрмөөгээд дараа нь автасаа хаан өрөвлөсөн тэнд одоо хамгал хамаатан садан дандаг мэддэг найз 300 гаруй хүний хүлээ авалт энэ тэгж тэгээд дараа нь хөдөө манай суманд очиж бас 2 өдөр аль нутгийн хүн юм? Төв аймгийн Алтан булаг. Тий. Суманд нь очиж. Суманд очиж манай хөдөө голд туулгалын ирэг дээр намарлж ижсэн. 2 өдөр найрлаа. Тий, найрлаа. Тэгээд сумынхан чи ингээл за багш нар ирлээ, за эмчнэр ирлээ, цэцэрлэгийнхээ ирлээ гэл ингээл машинтай тавих гэж ирээл тий. Тэгээд бах ууж идэл дуулж явдаг. Тэгээд яг нэг манай 2 хатан бас очсон байсан. Тэгээд тэр 2 манаас Монгол найр гэж ямар байдгийг үзээлтэй чинь манай шийдэн шиг босоо бүжиглээд ингээд байхгүй тэгэл сандалтай суулгацал айрыг өгөөл дуулаад ингээд тэгээд тэр соёл тэрийг бас хадмаад очиж үзээлээ. Тэр нь тийм байдлаар л энэ Монгол байдлаар хормоо хийгээд тэгэл 97 оны 12 сард нутгаас гарч ээжтэй. Ямар ч байсан 97 онд ирсэн гэдэг чи одоо 24 жил. Биш 27 жил. 27 жил.
27 жил амьдарч байгаа. Бараг 30 жил амьдрах гэж байгаа мэнаа. Мэдээж Монголоос ирээд одоо амьдралаа босох амаргүй. За тэгээд амжиргаагаа яаж залгуулж байв? Яаж амьдралын гараагаа эхлэв? Юу хийж байв? Яг ер нь бол тухайн үед ч монголчууд ч бас гарч байгаа монголчууд өөрхөн боловсралтай мэдлэгтэй Монголдо бас өөрхөн ажил алгатай суусаад гарч байгаа шүү дээ. Тэгээ яг анхны тэр үеийнхэнд бол ирээд яг тэр үгээр ажиллах тийм боломж байхгүй бид дээд үе гэж байсангүй зөвхөн хэл усч нэг тийм ментийн төдийхөнтэй л эрцгэж байгаа юм. Яг одоо гадаад ихнэр аваад ирсэн ч гэсэн ер нь тэгэл ирээл би чи хатмынхаа юу яриад байгаа санаг 50% төр ойлгоод байгаа. Тэгээд сууж идэг тийм нэг аялга инээтрээс хатамч бас тийм эртний англи үг хэрэгжилж яар нөгөө тийм цаа ойлгохгүй. Тэгэл ойлгосон дөрөвсөөр ойлгоцсон гэж бодоод сүлд нь асуухаар би ч мартцсан. Факт нь тэгээд тиймэрхүү байдлаар эхэлжсэн. Миний хувьд бол яг бас тэгээд бусад монголчуудаа бодох юм бол би ч бас гадаад хүнтэй суугаад ирчихэж байгаа учраас те орон байрнаас өсвөл бэлэн юмдэр ирж байгаа байхгүй. Би тэр чи эренгүүтээ дараа нь ирээд нэг хотлогоо Барбадос Карибын арал руу 1 жил ажиллаж амьдрахаар явсан. Манай эхнэр тэнд Монголоос тэншээ томилт аваад тэгээд би ирээд тэнд яг зүгээр хэл усаа зөвшрүүлээд энэ жижиг англи гэж яригддаг Карибын оролт бүх тогтолцоо нь англих тэг машин барихын англих тэнд нэг жолоо машин барьж сурсан тийм байдлаар одоо бас англи соёл дасах гэдэг жижиг англид нь бас байснаа олж авсан шиг байна. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. Анх ирээд энэ тосгонд нүүж ирсэн юм уу? Эсвэл өөр газар амьдардаг гэсэн юм уу? Анх эренгүүтээ үед хатмад нэг хэдэн сар болсон. Тэгээд нэг байр аваад эндээс жоохон өөр хажуудлын тосх юм уу та. Bafflet гэдэг самнаас богоноор иж хад тосхон байд. Тэнд байр аваад тэнд нэг 99 оноос 2004 5 жил амьдраад тэгэл 2005 оноос хойш энд амьдарч байгаа. 19 жил амьдарч байгаа. Бас анх Монгол харахтай том зорилготой гаж байгаа шүү дээ. Мастер сурна, доктор хийн. 2-3 жил болоо буцсан шүү гэл ихнэртэй бас тийм ярьж ирсэн байхгүй юу? Ингээд ч одоо тэгэл заал гээл тэгэл тэгээ энд King's-ний сургуульд эдийн засаг загварчлаар мастер хийсэн. Business Economic Forecasting гэж зэтгүүр. Тэгээ тэгж яхав ч та ингээд бас ажил олж хийх хэрэгтэй. Одоо таны асуултаар ингээд бас нэг эдний нийгэмтэй нэг орж ажиллая гэх. Тэгэл яг одоо нэг хичээл заах энэ тэрэ болохоор үнэхээр хэл дутдаг юм байлээ. Би бас 10 жилийн хүүхдүүдэд тоо заах гэж бас жаал явсан. Энд бүртгүүлээл ингээл Twitter гэл байдаг шүү дээ. Тэгээ заримд нь тэгж явж байхдаа бас British American Tobacco гэдэг компани яг тухайн үед ч одоо интернет технологи бол нэг сайн хөгжиж байгаагүй. Ер нь бол байгууллагууд архив интернет дижитал болгож ирсэн тэр үе л дээ. British American Tobacco гэдэг тамхины том компани бүх нэг архив юм сканда захин болгодог тийм том төсөл хэрэгжүүлж ирсэн. Тэр нь манай энэ хажууханд ойрхон тэнд нэг тийм дата шивдэг ажилтай. Нэг юм аваад тэгэл одоо энэ бичиг баримтаар юм байна гэж компьютер шивдэг. Гэдэгс нэг тим хийж байгаа тим ихэхтэй тэгэл миний хажууч дандаа нэг тийм 10 та өгд эсвэл дэтгэвт гарцаа өгсчүүл те. Тийм улсууд байж байгаа. Тэгэл яг тэр чинь нөгөө англи амьдралыг ойлгоход бас хэрэг болслоо. Энэ улсууд юу ярьдаг, юу боддог. Миний бодож исэн англичууд мөн үү биш үү гэдгийг бас таньж ойлгоход те. Тэгээд энэ нэг 80 гарсан өвгөнтэй бас их дотн сайхан харьцаатай болсон. Тэгэл хаа газрыг хөгшчүүлийн те нэг тийм зан авирыг бас ойлгож тэр англи хэлэндээ мундаг хүн байсан. Тэгээд би нөгөө мастер хийж байхдаа мастрын ажлыг нөгөө хүнд үзүүлж таныг англи хэлийг хараадах гэхээр улаалаг болгочихно. Тэгээ ч одоо яах гэж юу гэж хэлсэн юу яах гэж юм бэ? Би нэг ийм л юм хэлсэн. Жин чинь энэ үгээ буруу сонгосон байна гэх ингээд. Тэгээд тэр үгэнтэй кназ дотн байгаад ер нь англичууд юмыг яаж ханддаг те ер нь ямар нийгэм дундуур явж ирсэн тэр хүн ч одоо 30 он төрсөн нэлхийний 2 дугаар дайны түүхийг над ярьж өгч байгаа. 60 он өөрөө модель байсан. Модель байх үеийнхээ амьдралыг ярьж өгч байгаа. Тэгэл тэгж байсан. Тэгээд дараа нь би Макс Спенсер одоо энэ дэлгүүрт тэнд лангуун дээр юм өрдөг болсон. За. Тэгээд тэнд нэг хэдэн сар тэгээ бас тэгэд заах ч бас эдний соёлоос сурч байгаа юм л да. Нэг сар л ажиллах гэж байгаа хөө Крисмсийн үеэр. Нэгдээс нэг ачаал гэсэн нэгэд хүмүүс нэмж авдаг. Тэгэхээр нэг сар ажиллахад бид нар 7 хоног бүх юма зааж өгч ирсэн. 7 хоног тусгай сургалт явуулаад. За манай компани одоо энэ дэлгүүрт лангуунда ингэж юм өрдөг ийм нэр төрлийн бараанууд байдаг шүү. За та нар каста тил дээр суух юм бол хүмүүстэй ингэж харьцах хэрэгтэй нэ тэрэ гэл. Тэгээ би тэндээс нэг юм мартдаггүй. Тэгээ яг 7 хоног ингэ суралцаал ингэ ажиллаад явж байгаа. Тэгэл одоо эхний нэг бэрхшээл нь одоо
нэг хүн ирэл бяцлаг авъя гэхэд хэдэн ч төрлийн бяцлаг нэр мэдэхгүй ёстой хэцүү нөгөө хийж ажиллаа те. Тэгээ нэг кассан дээр сууж яхад хэлжсэн байхгүй. Та нар ингээд хүнээс бэлэн мөнгө авахдаа заавал чанга дугаар 10 паунд 20 паунд гэж хэлж авч байгаараа гэж тэгжсэн. Тэгээд одоо яагаад тэгдэм бэ гэж бодоо. Тэгээ би нэг удаа яасан чи нэг хүнад 10 паунд өгөхгүй. Тэгээ бодвол 10 паунд шилээгүй асууж хариулт тэгээд мөнгөний өгсөн би чамд 20 өгсөн гэж гүрийчдэг. Тэгээ одоо ард нь хүмүүс зогсож байгаа чинь би ч бас чамаа сандраад одоо 20 яасан байл үгээл ингээл өгж байгаа юм л да хариулт юм. Тэгээ нөгөө менежер тэргүй сайн инглиш харин тийм учраас та нар ингээд мөнгөний авахтаа чанга дугаар их юм бол арийнхын номлосоо сонсцсон байдаг. Маргаан гах тэр хүн бас ингээд улаан цагаан гүтгэж чадахгүй ч юм. Тийм гардгийн. Тэгээ яг бид нарт бол нэг өдөрт тэнд ажиллаж байгаа бид нарт бол 250 паундны юу өгчдөг гэсэн одоо ингээд ямар нэгэн маргаан гараад 250 паундаас татгах байх юм бол шийдэл явуулж байгаарэ гэдэг. Тэр яг 20 паунд болохоор би тэгэл дорн саамог нь одоо буруу зөө мэдхгүйс тэгээ шийдэл явуулж. Тийм байдлаар л ажиллаж эхэлж байсан. Тэгээ яг мастера хамгаалчаад дараа нь одоо энэ ажиллаж байгаа компанид санхүүгийн менежер ажилд ингэж л орсон. Ямар компани? Custom Networks Limited гэдэг одоо үйл ажиллагааны чиглэл нь IT мэдээллийн технологи одоо юу нь бол Microsoft-ийн бүтээгдэхүүнүүдийг certified инженерүүд нь аваад тэгэл энд компьютер серверийн трав зардаг тэрэнд нь support одоо үйлчлэл үзүүлдэг ийм л компани. Тэрний санхүүгийн талын би хариуцсаал ингээл 21 жил явуулчлаа шүү дээ. За би тантай түрүү ярьж байхад хэлчихсэн шүү дээ. Би энэ байшингийнхаа хойдлыг өөрөө барьсан юм аа гэд нөө 3 жилийн хугацаанд барьсан гэд. Тэр надад айгүй сонирхолтой санагдчихсэн. Энэ англи болохоор яг энэ байшингийнхын стандарт нь юу ямар гэдгийг байшин хорооллынхад стандарт. Одоо нүүрийн хэсгүүд нь адилхан байх хэрэгтэй байдаг. Тий. Ер нь яг би бас яг нөгөө тийм иймэрхүү барилгын юм яхаар өөрөө яг юуг нарийн ойлгож эхэлдэг юм байл л тий. Тэгэхээр яг ер нь үе шат нь бол эхлээд барилгын зураг гаргана. Тэгээ зураг гаргаад эдний нөгөө хот төлөвлөлтийн газар гэдэг шиг газар руу явуулдаг. Тэр нь нөгөө одоо энэ шинээр өргөтгөж байгаа өргөтгөл чинь одоо энэ хуучин хэв загвараа өөрчилж юу танахта хамгийн ойрхон байгаа айлын хамгийн ойрхон цонхноос 45 градусаар танах руу татсан шугамаас хойш илүү гарч болохгүй гэсэн тийм заалтуудтай. Тэгээ яг бид нар ингээд барилгын компани үнийн санал авахар их үнэтэй тусаад байсан л та. Тэгээ яг нөгөө Монголын нөгөө бие чадна гэдэг нөгөө монголчуудын юм байдаг тийм энэ болох юм шиг байна гэдэг. Тэгээ ер нь за болох юм шиг. Манай хатан өөрөө насаараа барилгын даамал хийсэн байдаг. Тэгээ манай хатан энэ зураг мургийн бүгдийн зурсан. Нөгөө охиндоо бас тэ нэг фэшнгийн юу яадаг гэдэг. Тэгэл ер нь үнэтэй болохоор нэг хоёр бүх манай лавнагийн наадмын барилга аймгийн арслан Бат хоёр нэг архангай залуу Тэмүүжин тэр хоёр лавнагийн наадмын бэлтгэл хийх гэж манай гэрийн дөрчдөг байсан. Та манад очиж 7 хоног хундаа моходог тэ нөгөө барилгаар нэхлүүлээ хэдүүлээ. Тэгээ тэр хоёр ирсэн 7 хоног манай өргөтгөлийн хундаамаг ухаад ингээл эхэлсэн. Тэгээд уг нь бол санаа нь баг өөрөө хийчих тийм юутай байхгүй. Тэгээ эн чин барилгын доотлын нөгөө бохирын шугам мугмаа ингээд өөрчлөөл яах ажиллахаараа. Тэгээ би тэр бохирын шугам хадмаар заалгаж байгаа л шинээр сувг муг татаад барилгын үе шат толгон дээр одоо манайх бол мэрэгжлийн хяналтын газар гэдэг шиг ирдэг. Одоо хундаа мохчихлаар ирээд хундаамны яг зургаараа авахчуу тэгээ хөрсийнхын дээжийг авч явна. Хөрс нь хэрвээ одоо элсрэх хөрстэй бол заавал гүнзгий авах халбгүй хэрвээ шохоологч юм уу тийм байх юм бол нэлээд гүнзгий авах гэж хундаам цутгах хэвээр. Тэгээ манай энэ яг нэг санд гэдэг тосгоо өөрөө санд гэдэг үгнээс энд элсний тийм карьер байсан юм бэл. Тэгээ санд гэдэг нь явсараа санд болсон юм шиг. Тэгээ элсрэх хөрстэй учраас нэг метр гүнтэй байлуу да метр 50 гүнтэй тэгээд болно гэд. Тэгээд дараа нь нөгөө хундаамаа ингээд цутгахаар хундаамын цементийн найрлах чинь одоо хайрган цемент тэгээд 5-1 ч юм уу 3-1 хавцаатай байх хэвээр. Тэгээ одоо ярил зөндөө байгаа. Тэгээ яг тэр стартын бас тэгээд цутгачингууд ирээд цементийн дээж аваа явна. Энэ яг 3-1-ээр найруулж 5-1-ээр найруулж үзэх гээ. Тэгээ тэрийг авсны дараа өрлөг эхэлнэ. Яг өрлөгөө би нөгөө саяхад орчдоос өрлөгөө хийж чадахгүй байгаа мэт. Яг өрлөг дээвэр хоёрыг нь бол бидний мэрэгжлийн компаниар хийлгэсэн. Яг ясмодыг нь бол босгоолчих. Тэгээд бусдын өөрөө л хийсэн л та. Тэгээд ер нь тэгээ харж яхад бол яг үе шат болгон дээр ингэж ирж хүн боллоо гэхээр явахгүй хэллгүй хийчих юм бол нураалгана. За. Тэгээ манай энэ монголчууд бас энэ барилгын компани байгуулад бас тэр амссан юм байлээ. Нураалгах. Нэг хүн ингээд зураг өгөх чадна гэдэг ахиж жаал ингээд хондаамаа татсан байсан чи хэр зэрэг гүн чухсан юм мэдэгдэхгүй те. Нураалгасан гэж байгаа байхгүй.
тийм юм байдгийн мэлээ. Тэр нь тийм стандарттай. Тэгээ яг нөгөө манай хатан барилгын даамар насаараа хийсэн учраас тэр бүх үе шатыг мэддэг. Тэгээ нөгөө шалгах гад ирж байгаа хүнд баг өөдөөс нь хичээл заагаад хахаар сүүлдээ хүмүүс нэрхээ байцлаа. Та ингээд дуусгаар нь хэлчихээр гэнэ. Тэгээ нүрлэг барьж байгаа англичууд энэ трийг хүртэл ингээд нэг топ хөдөлгөөн явах гуулгуулаа л тий. Тэгээд тэдний сүүлдээ ингээд яас хийцэн хүн байлгээс явахтаа гэдэг танаа хатмаас маш их сурсан шүү гэ. Тэр дээвэр хийж байгаа залуучууд ч гэсэн. Тэгээ манай хатан бас хийжсэн барилгын салбарт тий. Ер нь ийм хүмүүс ажилддаг юм аа тий. Тэгээ одоо хаа газар мазар нь хамаагүй би эднэрт насаараа ийм усууд ажиж учраас материал алга болно. Өөрсдөр нь материалыг гаргуулаа гэхээр үнэтэй материалаа шахна. Өөрсдөө материалаа гаргаа хийхээр хаа хамаагүй яачих юм. Тэгэхээр яг л хажууд нь л байж ижил хийхгүй болохгүй. Тэгэл хаягаа торчаал хажууд нь байж идэг. Тэгэж барьсан. Тэгээ одоо хатаас болгоны мэднэ. Тийм болохоор бас тийм сайхан байдаг л да. Яг загварыг нь манай эхнэр өөрөө гаргасан юм. Хаашаа ингээд тийм гурвалжсан янз янзын дээврийн загварыг гаргаад тэгээ нөгөө аав нь хийж өгч байгаа охин ямар загварлах нь зургаа солиол зураал ингээд зургийн зурх гэж жилийн тэр бас тэгж л барьсан. Тэгээд тухайд манай хоёр нөгөө охиндоо нэг онцлог өрөөтэй болъё гэсэн сүлдээ нэг юм өргөдгөл хоёр давхралтай хоёр тал тэнтэй охины энтэй зочны өрөөдтэй ийм байшин барьсан. Ер нь англи хүний яг мөн чанар одоо нийтлэгээр аваад үзэх юм бол монголчууд иймэрхүү гэдэг шиг англи хүний ер нь яг мөн чанар нь ямар байдлаар ч юм төсөөлөгдгийг. Яг манай монголчууд англичуудын ихэмсэг энэ гэсэн тийм ойлголт байдаг. Над бол ахтар тийм ойлголт байхгүй юусаа өөрийнхөө эргэн тойрноос л нөгөө тэр юугаа авч эхлэв шүү дээ. Манай хадмууд ихтлэх хэлхэмсөө юм бол thank you please sorry хэлсэн тийм тэр үгэн ч гэсэн ер нь тийм менталитай хүн. Тэгээ яг ер нь улс үндэстний нийгмийн сэтгэл зүй одоо тэр юу бас ингээд цагаагаад хагаад өөрчлөгдөх байх л та. Магадгүй тэр колоничлын үед тийм юу байсан байж магадгүй. Дараа нь бид нар ч бас ер нь улс орныг колоничлохын тийм юм гэдгийг ойлгож эхэлсэн байж магадгүй. Ер нь тийм polite те ээлдэг gentleman гэж ярьдаг одоо англиш тийм талын соёл их төлхөө юм болоо нийгэм нь одоо хүүхдүүдтэй ч гэсэн сургахтаа ер нь те багаас нь л уучлаарай баярлалаа баян хэлүүл сургадаг те заавал хэлвэл sorry-го хэлж заавал хэл гэдэг тэгээ хэлсэн бол заавал thank you-го хэлүүл сургадаг тийм багаас нь тэгээ сургацсан нийгэм төссөн хүмүүс ч бас тийм бас нэг ээлдэг ер нь дэвчээртэй тийм ээлдэг улсууд гэж би бол тэгж хэлнэ. За хувь хүн талаасаа бол англичууд юм гэж харлаа те. За чи бол англи эмэгтэйтэй гэр бүл болсон одоо нэгсэндөө танах бол ингээд англид суурч амьдарч байгаа учраас англи гэр бүл гэдэг англид багтана. Гэр бүлийн соёл хүүхдээ хүмүүжүүлэх, төлөвшүүлэхэд юунд илүү анхаардаг. Одоо бас бид нар нэг тийм бодмоор юм байгаад байх шиг түрүү хэллээ шүү дээ. Жохон байхаас нь ингээд харилцаа сургадаг. Сайн үгүүдийг заавал хүмүүст хэлжээ гэж сургадаг гэдэгтэй адилхан тийм. Яг одоо гэр бүлийн төлөвшөл буюу гэр бүлийн соёл гэдэг тал дээр харах юм бол юу ярьж болохоор байна? Тий, ер нь тэгээд нийгэмтэй хамаглам гэр бүлийн төлөвшөл соёлоос эхэлдэг тий. Биш одоо ирээл бүх юмд бас доо хараад суралцаал явж байгаа юм байна. Тэр яг эхнэр өөрөө ингээд яаж төрөх мөрхөө өөрөө шийдэж байгаа усан дотор төрнө нэ тэр яваа. Тэгээд усан хоёр манайд хоёулаа усан төрсөлтөө. Тэгээд энд өөрөө нэг тийм тогтолцооны юу гэхээр ингээд ойролцоо төрөх их нарыг гэр бүлтэй цуглуулаад хичээл заадаг. Тэгэхээр нөгөө эрэгтэй хүн чинь бас тэрийг ойлгож эхэлдэг юм л. Эмэгтэй хүний бие организм нэг тийм галтуулдаад дотор дандаа хийм уруул явж яадаг цаг хугацааны бөмбөг тавьсан галтуул шиг юм байлээ гэж тийм. Амар ярина шүү. Тэгэл одоо ингээд зүгээр л ингээл тийм гээж явж байгаа л гарч тийм шин чинь зөндөө одоо процесс гормон зарманы өөрчлөлт 9 шидийн болдгийм байна те. Тэгээд яг төрөхт нь би бас хажууд нэсэн байхгүй ингээд бантай усан дотор нь байж байгаа. Тэгэл ингээл өвдөл төгөөл ихэрсэн заа ингээд амьсгаар гэхээр зүйл нь манай ихнэр тэгж өсөлтөө. Тэгээд тэр аюу хэрэг болдгийм байлээ тэр чинь ингээд. Тэгээд төрсний дараа эхнэрийн хаяуг л харж байгаа юм л яаж хүүхдтэйгээ харьцаж जैन те. Хай нэг Монгол авираа гаргахгүй бас дотроо бодон за цагинж болохгүй те. Гар хурч болохгүй. Тэгээд гэдэг ч юм уу те. Загинж болохгүй юм. Тэгээ ер нь гэдэг юм тийм жоо ширүүн travel ихнэртэй бас ажиллаж чадаа хүүхдийг яаж байгаа юм дээр те. Тэгээ боловсролын системд эцэг эхийн оролцоог бас төлхөө оруулдаг. Наадах чиг чухал юм шиг. Одоо бид нар чинь нэг эцэг эхийн зөвлөл гэх нэг Монгол нэг тийм нэг хоролдоор нэг тийм мөнгө цуглуулдаг ч юм уу тийм. Тиймэрхүү бидний үед бол нэг тийм дүн мөнгөний танилцуулгад нэг тийм дуудаж хоролдуул нэг тийм юм байсан. Өдөө би ч өөдөө суманд 10 жил төгссөн. Тэгээ энд бол ерөөсөө тэг эцэг эхийн зөвлөлтэй эцэг эхийн зөвлөл нь дотроо хоёр тийм янз байгаа. PTA гэдэг зөв сургуулийн олон нийтийн ажил тусалдаг нэг тийм сайн дурын энэ бол charity байдлаар бүрдүүлсэн сургууль болгоны хажууд байдаг эцэг эхийн тийм
хамтлаг зөвлөл гэдэг юм. Удирдлагын барьдаг эцэгхийн зөвлөл гэж байдаг. Тэд нар нь өөрөө сургуулийн захирлыг томлно, орон тойгийг баталгаажуулж өгнө. Захирлынхаа юг тайлан сонсно, санхүүгийнх нь нэмэг баталгаажуулж гаргаж өгнө. Тэгэхээр тэр эцэгхийн зөвлөлд орж байгаа эцэг эхчүүдэд цаанаас хуулиараа бас ажлынхаа тодорхой хэмжээний цалинтай ажил нь юу гэж явах хэрэгтэй. Тэгээ манай эхнэр бас хүүхдүүдийнхээ баг сургуульд тэр юунд оролж яадаг байсан. Хичээлээр их шахах уу? Ер нь одоо гэхдээ английн боловсролын нөгөө систем хөтөлбөр өөрөө айгүй алдартай шүү дээ. Уг нь бол одоо хамгийн дэлхийн шилдэг их сургуулиуд ч юм уу байж байгаа тий. Тэг хичээл ер нь их тийм ачаалал авж байгаа юм шиг санагдсан уу? Гайгүй санагдсан. Нэг тийм яг Монгол шиг одоо би манай дүүгийн хүүхэнд одоо нэгдүгээр ангид байна л да. Тэрийг харж яхад яах шиг даалгавар өгдөг. Юу хийж даалгавраа хийж ийн гэл ингээд. Тань 2 цаг суух хэвээр нөгөөх нь ийшээ тийшээгүй гэл ингээд. Энд бол 5-6 настай хүүхдүүд тийм байхгүй. Ер нь тавлуулаад нэг унших дургуул шахахгүй. Тэгээд одоо энэ хүүхэд яг өөрөө юугаар хүүг харж яхад хүү бол өөрөө ингээд юм хонгээ зүгээр машинд явж байхдаа 4-5 настай хахтаа замын дэнд уншаал ингээд явдаг үүдээс. Тэгээд тийм хүүхэд ч одоо цаанасаа тийм унших дороо сураал ингээд явцсан. Охин бол арай өөр байсан. Тэр нэг тийм номноос жоохон зайтай зүхтаах гэх тэгээд. Ер нь нэг урлагийн хүн болох нь жоохон байсан байлгүй одоо тэгээд гэтээ яг юу тал юу л да. Бас сурч босроо юу байлгүй. Нэг тийм юутай хүүхдээ өөрөө юуг ингэж таниулаад тэгээд тэрийн багш нь мэдээд ямар хөө хэмжээний одоо ачаал өхөө те хүүхдээ зориулсан тийм байдлаар сургалт нь явж шээ. Нэг анги гэхэд ингээ хэд хэд юу хуваалцсан байдаг. Одоо үе шатаар гэдэг юм те. Тэгээд нэг шалгалт аваад тэгээд юу авах юм бол одоо нэгдүгээр анги төгсгөн зарим нь бүх хөсгөр хөдөлсөн байгаа зарим нь хөдлөөгүй хүүхэд байж нөө ирэхгүй зүгээр гэл ингээ аав ээж нь болохоор санаа зовоод яана энэ ч хоцорчлаа гэх. Тэгэл ингээ ааж маань ухаан суугаад 8 9 хүрээд ингээд бүгд л уншаа сурчиж байгаа. Тэгэл тэрнээс цааш нэг шахахгүйгээр одоо уншиж сураагүй байсан ч гэсэн ингээд цаг хугацаа өгөөд ингээд явах юм байна. Зүгээр яг одоо ингээд 8 жилийн сургууль юм одоо 10 жилийн сургууль төгсөд ямар хүн ихтэй сургуульд орох болжтэйг бол математикийн хичээл, англи хэлний хоёроо шалгалт тэмцсэн байж ижил. Цаашаа ихтэй сургуульд юм дараагийн мэргэжлээ сонгоо. Тэр хоёр дээр унсан байх юм бол тэгээд ихтэй сургуульд орох мэргэжил сонгох боломжтой. Гэр бүлээ танилцуулж болох уу? Болгүй яа. Манай ихнэр түрүү би бас төгсдөртэй Erasmus Эбдэн гэдэг Plan International гэдэг олон улсын эмэгтэйчүүд хүүхдийн охтын эрхийг хамгаалах энэ олон улсын байгууллага байдаг. Дэлхийн даалгавар орон салбартай. Энэний бодлогын хэлцийг ахлаад ажиллаж байгаа. Head of Policy Department гэдэг. За хүүхдүүд манай хүүхдүүд 2 хүүхэд байна. Одоо том нь 23 та Баяраа, охин 20 та Саруул Заяа. Хоёулаа оюутан хүү инженерийн чиглэлээр сурж байгаа. Охин одоо урлагийн чиглэлээр мюзикл гэдэг байдаг да одоо Америкт Бродвей, энд бол Вест Энд гэдэг тэрний чиглэлээр одоо урлагийн хүн болно гэж ингээд суралцж байна. Эхнэр болон ер нь хүүхдүүдтэйгээ тийм хэлний барьер гэж ярьдаг штэ тий. Ер нь ойлголцлын төвшөнд за яг эхнэртэйгээ бол мэдээж ойлголцох байх. Миний Монголд бас жоохон хэдэн жил амьдэрсэн учраас хүүхдүүд бол бүр яг анханасаа ингээл эндээ төрөөл өсөөл ингээд байсан учраас илүү одоо тантай ойлголцоход хэр их тийм дөрвтэй байдаг вэ? Тэг яг тэгэл өөрийнхөө нөгөө мэддэгт англи хэлнийхээ төвшөнд ойлголцоол байгаа. Тэг яг би хэлэх гэсэн санаагаа ингээл эвгүй эвлүүлж байгаа л хэлээл болгоол байгаа маа. Монгол соёлоодыг та их зааж өгөх гэж өгдөг үү ер нь одоо Монгол. Тэг ер нь бол юу юм байна? Яг багт нь бол бид нар Монгол руу их явж байсан л та жил болгон л явдаг байсан. Тэгээд тэнтэй очиод нөгөө бид нар аав ээж хөдөө мал дээр очиод гараа шууд хөдөө очиод хөдөөний амьдрал их сайхан одоо тийм үг мэднэ. Ингээл очиод эрхчлээ тэ. Тэгээд энд байдаг нэг юу бол Монгол очиод мэдэрдэг барууныхны мэдэрдэг юм бол тэр хашигдмал орон зайн одоо гэдгийг эрхчлөө. Тэгээд энд одоо хоошоо гарахад ингээд public part-аар явна гэж ийшээ орвол нэг юм эзэмшлээ, ийшээ орвол нэг юм эзэмшлээ ингээд хэдэн ийм тогтцсон үзэлтэй байгаад очиод хаашааш явж болно гэхээр ойлгохгүй. Ийшээ явж болох юм уу гэх тэ? Өвгөө наач Монгол чи хаашааш явж болно гэдэг. Тэр юу эрхчлөө багасаа мэдэрсэн учраас тэр Монголын тэр үнд их дуртай. Тэгээ найз нартай ярьж байгаа гол нь тийм юу гэж тэрийг их ярьж байгаа гэдэг тэ. Тийм дуртай зүгрүүгээ явж болдог гэнэ тэрэ тэгээд. Тэрний сонирн байгаад байна шүү дээ тэ. Тэгээ яг хөө тэр нь
түрүүж бас ярьсан яг соёл өөрөө би Монгол ахуйд өссөн болохоор тэр Монгол ахуй соёлоо бас гэртээ хадгалчих гал ингээл байгаад монголчууд манайхаар ирж байх боцдог болохоор юу мэднэ. Хүүхдүүд нь шилжилтийн насанд очихоор бас нэг 10 жилийн хүүхд одоо манайхаар 10 жилийн хүүхдүүд чинь тийм бусдаасаа өөр байхгүй адилхан байх гэсэн хүүхдийн юу шүү дээ. Тийм бол тийм. Тэгэхээр нөгөө би Монгол биш би англиг хүн шүү дээ. Эднэртэй адилхан гэхээр гэрээгээ үзүүлэх гэ Монголоосаа жоох ингэдэг хэлмэл ярихаасаа татгалздаг ч юм уу. Тийм юм ажиглагддаг байсан. А одоо харин оюутан болсон чинь ямар юм ажигласан гэдэг буцаад би чинь нэрээ бас яг ч англи биш нэг тийм монгол гэсэн юутай юм байна те. Тэгээ монгол соёл хэлээ үзэх мэт одоо манай хөө онлайнаар монгол хэл сураад байна л да. Тэгээ нөгөө нэгдүгээр курс сурчаад төгсгөлөөр нь очиж аваад замдаа ярихгүй. За оюутан байх ямар байна гэсэн их өөр байна. Юу нөр байгаа ингэ гэсэн чинь ааста тэгээ хүн бос хүүхдүүдийн харьцаж байгаа те. Одоо өөрөө нэг тийм өөрийгөө шинээр нээсэн шүү. Тэг юу нөр байгаа одоо ингээд хүүхдүүд нийлэл ингээ оюутны нийлхээ орохоор ингээ what's your name гэлтэй. My name is Bayra гэх. Англи нэр шүү дээ Баяраа гэдэг. Тэгэхээр нөгөөд нь what a cool name, where are you from гэл ингээд. Тэгэхээр одоо би сарын сэндээс ирсэн гэж одоо хайшин манай аав Монгол хүүхээр I heard Mongolia, Монгол хоол ямар Монгол Чингис Мингис гэхээр нөгөө ч ярих хэрэгтэй болдог. Тэгэхээр өөрөө үзээ судлаад бас яг өөрийнхөө мэдлэг дээр толгуурлаад ингээд нөгөө Монгол гэдэг нь бусдаас ялгарах. Тэг өөрийгөө таниулах бусдаас бас нэг тийм онцлог байх юу болонгууд илүү судалж эхэлдэг юм байна. Тэг манай охин бас тэгжсэн байгаа нөгөө урлагийн юугаар ингээд явдаг. Багасаал энэ тэнд нөгөө юм хонд орох гай шалгуултанд ороод явдаг. Тэгэхээр тэнд өөрт нэг мэдрэгдсэн шүү. Ингээд шалгалт авах гэж сууж байгаа шүүгчнэр донд нэг тийм Аз царайтай хүн байвал тэгээ нэг тийм сэтгэл нь өөдрөг болчдөг юм. Тэгээ нэг тийм нүдний ингээд харц толгороод нэг инээмсгэлжүүл тэгээд би ингээд тайвширчдаг гэдэг байгаа юм. Тэргээ тэгээд өөрөө Asian Tingle гэд нэрлэлсэн. Азийн нэг Азийн гижиг хүрдэг юм байна тийм. I had Asian Tingle today гэдэг байгаа. Яасан очиад үзсэн нэг тийм хүн байж хагаад ингээд нөгөө дуулах ч юм уу бүжиглэхээ өмнө тэр хүнтэй ингээд яхаар өөртөө тийм тэр нэг тийм өөрсдөд байд юм байна л да. Тэгээ өөрөө нэр хэмхэл бас саруул заяа гал ингээд баха урт нэртэй зовлонтой нэг энэ тэнд спелинг хийх гэж зовж байгаа байдаг. Одоо ингээд яг монгол нэр үгийг ихтэн эхнэр нь алвал дэмжсэн үү? Маа эхнэрийн санаа. Өөрөө нэрээ өгөө гэдэг. Монгол нэр өгөх нь тэгээд өөрөө нэрээ өгөө гэж монгол нэрээ л одоо. Тэгээд өөрөө Монголд байж хата тэр нэг бодсон юм шиг Баяраа. Охины нэрийг бас Заяа гэдэг нэр өгнө гэж өөрөө тэр ярьдаг байсан. Сүүлд нэг монголч Саруул гэдэг манай нэг найз явуулсан. Энэ гоё нэр нь Саруул Заяа гэж өгүүлсэн тэгээл гэсэн. Тэр матха ийм байна. Ер нь бол Монгол гэхдээ энэ нөгөө үзэгчд маань бас намайг жоох уурч байгаа. Гэхдээ энэ нөгөө нэг ийм нийгмийн ийм хөвшмөл ойлголт гэх юм уу да. Эрэгтэй хүн ер нь гэр бүлээ авч явах ёстой гэдэг юм байгаа штэ тий. Мэдээж гэр бүлийнхаа бүхэл одоо хариуцлага нь хүүхдтэй болох тусам хүүхдийн тоо нэмэгдэх тусам хариуцлага нэмэгддэг ч юм уу тий. Тэгээ ийм зүйл бол манай Монголын бол хөвшмөл нийгмийн хим хэмжүүр гэх юм уу да. Тогтцсон. Тэгэхээр танд тийм дарамт иржсэн үү? Эсвэл бол бидний мэдгүй шал өөр айгу гэр бүлийн ийм ойлголт нь өөр байсан уу? Ялангуяа одоо та гадаад улсад амьдарч байгаа хүн тийм хариуцлага дотортой нь бол их байсан ч гэж магадгүй гэж би бодоод байна. Яг нэг Монгол төрсөн болохоо тийм менталити над бий л дээ. Одоо гэр бүл аваа явж чадахгүй тэ одоо орлого юм. Гэхдээ манай эхнэр өөрөө нөгөө эмэгтэйчүүд ирэхээ юугаар төр мэрэгсэн. Тэгээ тийм ер нь тэгшэрхийн эмэгтэйчүүдийн одоо би үг мөг их аятайхан хэлэхгүй бол чи яагаад гэж байгаа юм бэ тий. Тэгээ манай охин ч гэсэн тийм нэг айгүй юу айхтар мэдэрнэ. Яахаар ялгаатай. Яагаад эмэгтэй хүн гэрээ авч ирв. Яахаараа тийм байж болдгоо ингээд гендрийн хувьд жоохон эрхтэй биш байх. Хүнийхээ хувьд тий чи заавал эрхтэй хүн гэхээр л одоо хамаг ачааллыг үүрэх ч юм уу эсвэл тэг юм хийхгүй гэртээ суугаа эмэгтэй хүн хийх хэрэгтэй юм. Яагаад гэрээ ажил эрхтэй хүн байж болдгоо тий. Тиймэрхүү ер нь бол нэг тийм гендрийн ойлголт одоо шин цаг үе гэх юм уу өөр болсон байна л. Зүгээр манай хатны үеийг харахад бол яг л монгол шиг байсан манай тэр үе тий. Манай хатны өгөн бол гэртээ орж ял ингээд суучих. Насаараа хоол хийж үзээгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол нэг юу шин содон ч юм биш. Ер нь яг тэгээ шин цаг үе бий болж нэмэгтэйчүүдийн эрхийн асуудал яригдаж тэдний одоо хүссэн юм хийх тэр нийгмийн тогтолцоог бий болох энэ цаг үе. Тэгэхээр тэрнтэй холбоотой Английн одоо биднийх чинь биднээс арай өмнөх үеийнхэн бол тэр гэр бүлийн эрэгтэй нь одоо санхүүгийн ч юм уу хамаг юм авч явах нэ тэр гэсэн тийм эмэгтэй гэрийн ажил хийнэ гэдэг ойлголтоос бас жоохон татгалцсан тийм үүтэй. Тэгээ тэр нь бол над бас нөлөөлдөг. Тэгээ би ч одоо бол одоо ингээд харахад манай эхнэр л бол ерөнхийдөө
тий санхүүгийн хөтөл энэ гэрийг аваа явж байна. Би нарын ерөнхийдөө өөрийнхөө санхүүгийн хэмжээнд оруулахын зэрэгцээ гол юм ар гэрийн юмнууд ингээд аваа явж байна. Ингээл айл гэр болж амьдарч байна. Тэгвэл яг тэгээд Монголын өөрөө орчин нөхцөл тийм байна. Тэгээд айжмаар цаг үеийн юм байгаа хөхтэй тэрнийг одоо зөвдөх буруутгах одоо хаашаа тэгэл Гэтэ хамтдаа тийм эргэтгэж бай гэдэг нь магадгүй таны тэр нөгөө дарамтаас жоохон буулгасан байх нөгөө өөртөө тавиад ирсэн. Би заавал ингэх ёстой, хийх ёстой гэхгүйгээр сүулдэ ол эвлэрээд те за хамтдаа тийм тэгэл тийм ер нь тийм гэр бүлийн амьдрал гэдэг чинь өөрөө тэгэл хамтдаа босгож байгаа. Тэгээ заавал нэг тийм байх ёстой гэсэн юм биш. Өмнө нь тулж байгаа асуудлыг хамтраад ярилцаа шийдэл гарч ивэл те тэр нь communication гэдэг юм их чухал юм байна гэдэг юмыг ер нь ойлгосон. Манай монголчууд дугуй ингээл дотроо шийдчих гээл ингээл байдаг тийм. Ер нь юм ярьж явах хэрэгтэй юм байна. Гэтэ яг миний монгол зан илэрнэ л дээ дугаараа чинь яач ваал гэдэг болно даа гэл. 20 жил Монголд ажиллаж амьдраад тий төлөвшсөн Цэранбатаа Англи дээрээ өнөөдөр бас 20 жил амьдарсан Цэранбатаа энэ хоёр өнөөдрийг бүтээч. Өнөөдрийн Цэранбатааг бүтээч. Монголоос юу болж өртөө шингээсэн байна, Англиас юу болж шингээсэн байна гэд эргцүүлээ бодоход юу гэдэг үг нөхөр байна. Бата хүн өөрөөрөө дүгнэх ч та хаашаа яг хүмүүс намайг хараад ер нь яг зүгээр яг өөрийн чи өнөөдрийн төлөвшөлт одоо эргээр нөлөөлсөн гэдэг одоо чи өөрөө ингэ аль талаас нь ингэ бахархаад хардаг зүйлүүд байгаа шүү дээ. Өсөж төрж байгаа гаднаас юм шингээдэг нас бол хүүхэд нас залуунаас шүү дээ. Ах уу их нөлөөлдөг шингээдэг. Тэр насандаа Монголд байсан болохоор өөр Монгол ах уу соёлоор яг өсөж тамар одоо хүн болцсон. Тэгээ одоо 27 та 28 талбартаас гарсан байна л да. Одоо энэ дээрээ бас 27 жил яг л дундаараа яг 50% явж тийм болчихж байгаа байхгүй тийм. Тэгээд энд яг хоёроо л тэдний соёлыг ойлгох гээл тий. Одоо би 27 жил болсон ч гэсэн яг л англи чадахгүй байгаа байхгүй. Нөгөө нэг сурцсан юм чинь ингээ тий. Тэгэл энийг ойлгож хүлээн зөвшөөрөх маягтай л тэгээд ямар ч байсан одоо бидний үеийн монголчууд ирэх юм бол бас арай англичсан байж магадгүй. Тий. Зүгээр шинэ үеийн хүүхдүүдийн хажууд тас монголоор маягтай. Тэр нь бол яг тийм одоо дэлхийн чиг хандлагч тийм л байх шиг л байна. Энэ дэлхийн иргэнөө тэгтээ дэлхийн иргэн багт өөрийн гэсэн бас нэг өв соёлтой тийм иргэнүүд. Миний хувьд бол Монгол гэсэн ахуй соёл хэл энийг хадгалж үлдсэн тийм англид байдаг цагаач монгол байна. Би болохоор яг чамайг тэгж анзаарсан байхгүй юу? Монголд төлөвсөн төлөвшил чинь өнөөдөр Англид амьдарсан тэр соёлтойгоо ингээд зэрэгцэж очоод одоо өнөөдрийн Цэранбатааг бүтээгээд өнөөдрийн Цэранбатаа гадаад байгаа монголчуудад ялангуяа Европт байгаа, Англид байгаа монголчуудад маш их тусалдаг. Дээр нь чи үндэснийхээ өв соёлыг эндээ нутагшуулахад чи чадлаараа хичээж байгаа. Наадам зохион байгуулж байна те. Одоо миний мэдж байгаагаар маш олон уулзалтуудыг хийж байна те. Оюунлаг оршихуй подкастууд байна. Дээр нь одоо бүр яг төрийн хэмжээний юм дээр ч гэсэн чи бас ингээд санаа тавиад те. Оролцоод яваад. Яг өөр нь нутгаас хараад манай хүн чинь антрополог уу нийгэм хүн соёлын хүн болохоор бас тэрийг хөлгөн зөвшөөрж ойлгодог юм шиг байна. Би ч тэгэл ер нь нутгаас гарсан ирнэл Монголтой холбоотой байсан. Ер нь тэгээд Барбадос тогтолоор захин мөртөг үүсгэх хамаг юм буюу 99 он дээр захин мөртөө сүлжээг үүсгээл те. Тэр үе юм бас гадаад байгаа монголчуудад нийлүүлчих гээд. Тэнд чинь одоо маш их цаг инвест болж байгаа шүү дээ. Тэгэхээр манай хүн одоо ойлгож, дэмжиж, хүлээцтэй байсан. Тэгэхгүй л ч одоо тэгээд бас тэр чинь өөрөө би бас хүмүүс ирээд яхад хэлж ирсэн л тэнд гарцуулж байгаа цаг одоо хүч гэдэг бол бас өөр юм гарцуулах юм аа гэж тий юу яаж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь одоо нэг тийм захин community бий болгоход бүрдүүлэхэд бас эхний 3 сар бол би нэг хөвгөл хөвгтэй хүн шиг л байсан шүү. Ингээл янз янзын хэрэг магаан болоод нөгөө захин бүтээ чинь зогсчихгүй. Тэгэл ингээл хүн аргаддаг яадаг юм. Тэр маань өөрөө бас надад хүмүүстэй харьцах тэр юу арга барилыг бас нэлээ суулгасан юм болоо. Тэгэл яг ер нь өөрөө бас хэлсэн Монголд өссөн бас би яг хөдөө өссөн малтай ойрхон бас хүүхэд насндаа барилдаж энэ байсан болохоор энд бас наадам энэ тэрийг бас хийчихсэн тий. Гэсэн утаа ингээд тэгээ мэдээж энд байгаа монголчууд тийм бодолтой зөндөл монголчууд байна. Тэднэртэйгээ нийлээл одоо ингээл 20 хэдэн жил улам жил болгоо тогтооцсон хэд хэдэн ажлууд бий л дээ. Ер нь идэвхтэй юм лээ те харьцан Монгол орны хөгжил чуулга уулзалт тэгээд одоо 17 8 дахь хийж байгаа энэ чуулга бол бас 2005 6 7 онд Британаас эхэлж ялаа тэгэл тасралтгүй хийгээ явчлаа.
наадам цагаан сараа тасралтгүйгээ явуулчлаа. Тэр миний наадам уралдаанд 2 болоод тэргүүн байрыг өнгөрсөн жил эзэллээ. Тэгээд одоо ингээл оюунлаг оршихуу гэдэг уулзалтуудыг бас хийгээд сүүлдээ подкаст болоод ингээд явлаа. Тэр нь яг энд байгаа монголчууд бас юм хийх гээд ингээд биенээ олоод нөхөрлөд ингээл дэм-дэм явцгаагаал. Би бол таныг бүр ингэж боддог байхгүй. Тэр Монголоо гэсэн сэтгэл тэгээд нэг юм монгол хүн гэсэн тэр одоо зүйл нь айгүй өндөр гэж боддог. Одоо тэр юм хэмжээ байдаг бол тий одоо өөрийгөө монгол хүн гэж мэдэрч байгаа, бахархаж байгаа тэр зүйл нь айгүй өндөр гэж боддог. Яагаад тэгэхээр ер нь бол ингээд монголчуудаа айгүй ойрхон байх гэж хичээдэг бөгөөд Монголынхаа асуудлуудад их санаа зовндог гэдг нь харагддаг. Ер нь бол нөгөө сошиал сувгууд дээр нь дагдаг бол тэрийг их мэднэ. Англид байдаг монголчууд ер нь таныг андахгүй. Монголчуудын одоо бүх зүйлийг зохион байгуулдаг, монголчуудад их тусдаа тэмтэй байдаг гэд ингээд бүгдээрээ л барыг таньдаг тий. Тийм л. Тэгээ та ер нь яг энэ монголчуудтай их ойр байх бөгөөд юм нийгмийн идэвхтэй байх бас нэг сэтэл байгаа штэ тий. Нэг ямар нэг юм асуудлыг шийдчихье гэж боддог ч юм уу. Одоо контент бүтээгээд л яваад байгаа тий. Ингээд подкаст хийгээд бас 60 гаруй дугаар гэдэг бол маш их хөдөлмөр штэ. Тэгэхээр ямар асуудлыг шийдэе гэж та ер нь эхлүүлсэн юм бэ? Тэр нь яг асуудлыг шийдэх чинь яг тэр эхлэв л. Тэр нь яг тэгэл монгол хүн чинь нэг гэрээ сансан, нутгаа сансан сэтгэлээс л эхлэв шүү дээ. Тэгэл ирээд удаагүй байсан. Тэгэл энд бас нэг монголчууд би болол нөгөө наадам цагаан сархад тэргээ хийхээс ингээд өөрөө багасаа тийм орчинд өссөн. Тэр нь миний нэг хэсэг болцсон. Тийм болохоор тэргээл би одоо монгол гэж тодорхойлох юм уу те? Тэрнээс одоо би монгол хамгийн сайн маань одоо мундаг гэхээр тэр одоо бас яг өөрөөсөө ойлголт байгаа. Ер нь яг би өөрөө тэр орчинд өссөн хов хүн болох тэр углуурга одоо үндэс маань тэнтэй холбоотой учраас тэрийг хадгаж үлдэхийнсэн бас нэг юм өөрмөц соёлтой ард түмэн байдгийг бас те үзүүлж хийсэн ч гэдэг юм уу. Тийм байдлаар л ингээл наадам цагаан сараа ингээл ганцхан би ч ийм бодолтой улсууд нийлж ижил те ингээл энийг хийгээ ингээд яваад ирсэн. Ийм л юм байгаа. Тэр яг ингээд захин мөртөө үүсгэж гисэн бас тийм л хоёр нэг Монголоо гэсэн улсуудыг тал талаас нь нийлүүлээд тий юмаа ярьж ивэл илүү бас хүртээмжтэй бас нэгэндээ дэмтэй байх юм гэдэг үндсэл дээрээс л үүссэн. Тэрнээс яг тийм бүтээчээ барьж гэсэн юм яах вэ. Тэгэл тэр маань өөрөө ингээл явал тийм платформ байгаа болохоор тэн дээр тулгуурсан бусдын санаа оноонууд ажил хэрэг болоод ингээл янз янзын юм үүсэл ингээл энэ дээр үргэлжлээ явж байгаа. Тийм л юм да. Тэгээд одоо анх үссэн шалтгаан одоо тэр санаж байна тэргээ шүлэг үтсэн сүлэн дуумаа болцлоо өстэй. Тэгээд тиймэрхүү л дотроос ургасан юмнууд л тэгээд Цэрэнбат гэдэг хүнийг бий болгосон юм болоо. Тэгээд яа мэдээж одоо тэр цаг баггүй цаг юу ордог. Тэрийг бол одоо олон нийтийн ажил хийдэг болсод мэднэ одоо. Тэгээд одоо манай эхнэр бол тэр их дэмждэг тэгээд яг нөгөө антрополог мэрэгжлэн тэр одоо хүн гэдэг чинь хүн соёлын өөр соёлтой өөр тэг байдаг. Тэрийг авч үлдэх нь бас тий дэлхийн нэг өнгө байх тэр утгаараа байдаг юм уу ямар ч байсан тэгээд дэмждэг учраас л ингээл тэр боломжоор хангаал ингэсний хүчин одоо юм л байна да. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. Нэг юм тодруулъя. Би намайг Америкт байх үед бол цахим өртөө өсөж ирсэн тий. Онлайн байдлаар ингээд дэлхийд даяар тархан сууж байгаа монголчууд ингээд тодорхой төвшөнд нэгдэх одоо хамгийн анхны үр дүнтэй оролдлого цахим өртөө байсан. Яг тодруулаад ярил бас олон хүмүүст ойлгомжтой байдлаар тэр яаж байгуулагдсан, яг зорилго нь юу юм, одоо ямар төвшөнд яваа юм гэдгийг болох уу? Тий, болно. Тэгээ би яг нөгөө түрүүсэн Барбадост бүтэн жил болсон гэдэг. Тэгэхээр ажмын чинь яг интернет гэдгийг өөртөө нэгэл ийм тухайн үед ч одоо технологи хөгжил ямар байсан гэхээр энэ Facebook, энэ Google мөгөлж гараагүй байсан байхгүй. Яахад дөнгөж үүсчихсэн. Тэгээ дөнгөж яхад л байсан. Имэйл гэдэг юм хүмүүс хэрэгжилж эхэлж байсан тийм үе л дээ. Тэгээд тэн дээр нэг имэйлээр нь хүмүүс холбогчдаг тийм бас нэг юм байна гэдэг. Баатар над хэлж явах нь самбарцсан. Баатар өтер чинь Баатар тэр үед MIT Баатар MIT-д бас Японоос MIT-д очсон байсан үе. Тэгээд тэр нэг Money Student гэдэг тэнд бас нэг одоо энэ шивэд байсан сансар үүсгэсэн нэг тийм монголчууд орж чаталдаг. Технологи бол бие биенээ харж ярих сонсох тийм арай болоогүй байсан тийм байгаагүй. Дэлгэсэн дээр чаталдаг. Тэгээд тэнд байж захтаар ер нь энэ тэнд ийм монголчууд байгаа юм байна тийм. Эднийг бас нэг зүгээр ингээл чатлаад хаждаг ус нэг тийм
community болгоод тэгээд бас нэг тодорхой юмнуудыг Монгол руугаа чиглэсэн хийчихсэн гэсэн тийм санаа. Тэгээ Баатар намайг тэр үед бас энэ өөр монголчуудын бас нэг имэйлийн сүлжээ байдаг. Ингээ Монгол холбоог мянган хөдөлж явуулж ирсэн Австралиас тэрэнд оруулаад тэрийг хараад бас уг нь технологи нь бол байгаа юм байна. Гэхдээ бас хүмүүсийг авч явах тийм менежмент жоохон яагаад байгаа юм бэ гэсэн харсан байхгүй. Тэгээд ер нь тухайн үед нөгөө студентээр холбоосон улсууд ярьсаар байгаа 90 онд энд ирээд 90 оны 5 сарын 31-нд тэр мэйлэн листийг үүсгэж ирсэн. Гэхдээ тэр нь бас гэсэн юу би өөрөө нэг IT хүн биш болохоор сайн яаж үүсгэдэг нь мэдэхгүй. Тэр үед Японд байсан нэг залуутай одоо Амар Баяр гэдэг доктор Монголд очсон энэ пассив хаус маус орхи одоо Амар Баяр тэнд оюутан хийгээд оюутан PhD хийж илүү мастер сурч ил доктор болоог л байсан. Амар Баяртай холбогдсон чи би энд юу хийж байгаа юм манай сервер дээр тийм мэйлэн лист үүсгэж болдгийн гэхээр нөгөөдхийг үүсгээд тэр үед Японд байсан монголчууд бас тэдний сервер дээр нэг Among гэдэг нэг тийм имэйл сүлжээтэй манай хүн тэрийг бас тарилгын туршлагатай. За тэгвэл ах та нэг юм AMG Монгол нэт ч юм үүсгэдэг. Тэгээд нэг тийм үүсгэл. Тэгээд нэг дэлхийн 5 орнд байсан 27 хүнийг нийлүүлээл за нөгөө жил ярьсан юм чинь одоо ингэ би болголоо шүү гэл. Тэгэл эхэлж ирсэн. Одоо 99 оны 5 сарын 31 энэ жил 25 жил явна болж байна. Тийм биш үү те. Тэгээд энэ захин мөртөөр нь яагаад их хурдан ч юм уу тухайн үед олон танигсаг яг тухайн үед бол нөгөө юм Монголын талаарх мэдээлэл авах тийм платформ ерөөсөй байгаагүй. Энэ Монголын талаар веб хуудас гэх нэг дата CGMN гэсэн нэг юутай тэн дээр мэдээ зэдийн их байх ч үгүй. Их юм ордгоо байсан үйл дээ тий. Тэгээ нөгөө мэдээлэл цангацсан улсууд дээр чи нөгөө имэйлээр холбоотой улсууд чи нөгөө ингээл хайж Монголд байгаа улсууд явуулж байгаа юм. За бүх юм барил да наадам юм болж ийн бүхэн тэдийн даваа боллоо шүү нөгөө Монголоос санцсан улсууд наадам болохоор те за ямар болж ийн гэж одоо ингээл асуугаар тэгэл тэндээс чи бас нэг юм бичдэг батхан цагаан одоо олимпиад тэр эднэр чинь гоё бичиж байгаа. Тэгээд тийм улсууд ингэж яасаар байгаа. Тэгээд ер нь тухайн үедээ нөгөө технологийн орчин тийм боломжийг болгосон захин мөртөнд тэлэх. Тэгэл мэдээлэл солилцох, биеийг олж нөхөрлөх тийм захин талбар болцсон л та. Яг тухайн үедээ бол ер нь хамгийн одоо оргил үедээ ч юм тухайн үед 7000 хаяг байсан. Тэр одоо хэдэн ажилтны зарим нь 2-3 хаяг бүртгүүлсэн хүмүүл нь ясан ч тийм болно. Тэр дотор чинь тэгэл яг л энэ сошиал дээр гардаг авирагнууд гардаг характерууд гараад нэг элдвэр хэлнэ одоо намжин улс төр чинь сонгуул болохоор боо юм болно. Тэгэл тэр чинь олон хүний ивэг бол нөгөө тунтраачихгүй эсвэл нэг тийш самлуулчихгүй байхын тулд ингээл зохицуулах гэр ингээл яадаг тийм байдалтай л байсан. Тэгээд бас нөгөө мэдээллийн контентын платформ үүсгээ бид нар тухайд захин мулаач гэж сэтгүүл гаргадаг гэсэн. Сар үе. Манай Баатар яг тэр контентуудыг цуглуулад ингээд Ширчингийн Баатар одоо захин мөртөг дэмжиж чинь Баатар гэсэн юм байгаа шүү дээ. Тэгээ бид нар чинь нэг Монгол найт гал ийм нэртэй өөрийн нэртэй бол яг. Тэгээд баахан хүмүүс нэр дэвшүүлээд энэ Солонгост байдаг Инктуя гэж сүүлд нь Samsung-д ажиллаад байсан. Тэр хүмүүсийн саналуудыг хураагаад за захин мөртөг гэдэг нэр олон хүнээс имэйлийн санал авлаа гэдэг ингээл тэгээд захин мөртөг гэдэг тийм сонин сонсогч байсан. Тэгээд одоо бол ингээ байсан үг шиг ингээ дассан болцсон. Тэгээд Баатарч оюуны их чадамжтай тэгээд IT талын хүн түүх соёлооч юм дээ шүү дээ өөрөө. Тэгээ маань захин муулгаж чинь гаргаа бид нар ингээд дэлхийгээр тарцсан монголчуудын тэр Монгол руугаа чиглэсэн контентуудыг бэлдэж сар болгон гаргадаг. За тэгээд захин ертөнцийн чинь Монголын гэсэн контент тэр нь ховор байсан та. Тэгээ талаасаа мөнгө нийлүүл Монголын нуус товч алтан товч энтрийг Монголд байгаа хүн шивүүлж мөнгөний шивүүлээд одоо энэ жагдаг энэ веб хуудсыг жагдаг байсан. Номын өртөө гэж захин мөртөө дээр тийм гаргаад түүхэн очиодыг оруулж ирсэн. Одоо нотгочлоо ардчсан номын нотгочлоо байсан тийм. Нотгочлоо чинь тус тэндээс аваад залуу үеийн засаг Германд байсан байхгүй. Оюутан байсан. Тэгээд эрийг байгуулад ингээл ер нь тэгээд бас тухайн үед захин мөртөө тэнд үйл байсан залуучуудыг бас хүн бол төлөвшөхөд тэгээд хүмүүстэй хайрцаг биеийг олоход бас өөрөг гүйцэтгсэн. Тухайн үед одоо 20 эдтэй байсан залуучууд одоо 40 эдтэй болсон байна. Яг хүний нэг яг эд хийж сурч боловсрож хийж бүтээдэг эд үеийг захин мөртөөтэй холбогдоо явуулсан байна. Тэгэхээр одоо иргэ харж хахад тухайд оюутан байсан хүүхдүүд ямар болоод ямар төвшин төрчин өдрийг харгадаг сонир харагддаг л та тийм. Манай сайн баярч 18 та хүүхдэл Чикагоос орж ирж ирсэн. Сайн баярч бас байсан тийм. Одоо тэгээ захин мөртөөний бол тийм том фигур болсон. Сайн баярын санаачилсан юугаар одоо гадаад байгаа монголчуудын сонгуулийн эрхийг чинь хуульд орж ирсэн. Одоо бид нар чинь захин мөртөөнийхэн одоо бол Монгол туурхтнуудаа бас ингэ итгэлгээр сургаж байгаа. 3000 монголыг аваад чад сургасан. Одоо халин монголыг сургаал байна. Тэр нь цаагаар бас ингэ юм хийх гэх нэг хил харагдаад зарлаад авахс ингэ захин мөртөө гэдгийг төрөөлээд би болцсон хөрсөн дээр ингэ юмнууд ингэ
хийгдээ яваал байгаа. Тэгээ яг сая 25 жил яваа болж байгаа нэг манай залуучууд сая өдөр зөвлөн чинээр сонгодог бахан залуучуудыг оруулсан. Та нар авчаагүй. Бид нар манаас нэг юм хийчих гал юм бэлдээл байгаа. Нэг иймэрхүү community би ер нь бол яг эл далд юм ер нь хүн болгон гэхэд хаашаа ер нь тухайн үеийн хүмүүс мэддэггийн захин. Энд тэнд очиод Грекэд очиод нэг хүнтэй уулзал ярьж хагаад би Японд байхдаа уншиж байсан чамайг мэднэ гэх ингээд. Тэгээс нэг өөрсдөө юм ил бичдэггүй хэрнээ ингээд уншаад байдаг далд хүмүүс их байсан юм байл. Би яг тэр цахим өртөөгөр чинь бол бахархдаг. Яг гэвэл тэр бол том эхлэл байсан тий. Одоо бол яг янз бүрээр салбарлаад явж байгаа ч гэсэн яг суур нь бол одоо цахим өртөө явж явах хэрэгтэй юм байна гэдэг бодлоор л одоо би ингээд чиний хийж байгаа үйл ажиллагааг айлуулах дэмжих боломжийн ирээр ингээд байгаа боломжуудаа нэгтгээд ингээд яахан хамтаа урагшлах тийм л хүсэл мөрөөдөлтэй явж байгаа. Одоо ингээл айгу нийгмийн идэвхтэй байгаад монголчуудтайгаа ойрхон байгаад ирэхэд та магадгүй айгүйх нөгөө нийтлэг тулгардаг асуудлуудыг мэдж байгаа их гэж би бодоод байна. Одоо гадаад улсад байгаа ялангуяа одоо Англид байгаа монголчуудад нийтлэг ямар асуудлууд тулгардаг юм болоо бид нар ерөн зүгээр нөгөө Монголд амьдарч байгаа хүмүүс гадаад амьдарч байгаа хүмүүсийн тухай жоохон буруу ойлголттой байгаа гэдэг. Ер нь байнгын ингээл гоё одоо улсад амьдарч байгаа, гоё амьдарч байгаа гээл те. Тэр нэг юм ойлголцын зөрүүтэй гэх юм уу. Тэгэд нийтлэг юм монголчуудад маань Англид яг ямар асуудлууд тулгарч юуг даван туулж байна юм. Яг түрүүний хэлсэн яг энэ зөвөр хов хүнийхээ зүгээр амьдрж байгаа гэдэг утгаараа зүгээр амьдраад иж болно те. Цалингаа аваад ингээ. Зүгээр нэг тийм би чи Монгол хүн шүү дээ. Монгол хэл соёлоо хүүхдүүдтэй үлдээж хийсэн гэсэн тэр эмзэгэл бол нэлийн түгээмэл те. Одоо энэ дэс хүүхдүүд чинь орчин тийм болохоор ер нь нэг тийм Монгол айлын хүүхдүүд ч гэсэн нэг монголоор ярих нь багасцсан та анзаарч байгаа та. Тэгээд тэнд дээр аав ээж нь хоёулаа монгол гэсэн тийм ингээл өөрсдөө хүүхдүүд монголоор ярихгүй ингээл ахаар сүлдээ аав ээж нь бас өөрсдөө морийн хацгаа биднээс ч одоо тийм л байж англиар тэрүүгээр харилцааны хэрэгэл болгоод ингээ явчихлаа сүлдээ хүүхдүүд ингээ алдчих гайд байдаг тал. Тэр нэлээд бас монголчуудын хувьд монгол хүнийхээ хувьд санаа зовдөг юм. Тэгээ яг одоо үе үеэрээ л байна л да. Бидний одоо анх гарцсан үеийнхэн бол одоо ингээд 40 50 гараад 60 тэтгэр мэтгэр ингээ явглаар одоо бас ерөөлөө бас нутгаруугаа татагддаг байж магадгүй гэсэн харагдаад байгаа. Тэгээ энд байх уу, яах уу гэсэн юмнууд те. Тэрнээс яг энэний өөрөө нийгэм нь бол та Монгол байна уу, Англи байна уу, Америк байна уу, Африк байна уу? Бидний нийгмийн эдсүүл, эдний нийгмийн халамж одоо юу нэг ингээ үйлчлэл яваал байна. Монгол хүн гэдгийн нэг тийм онцлог бас юм шүү. Би Монгол гэдэг тийм бахархал байдаг дотор нь тэр нь бас өөрсдөө ачаа болдог. Би Монгол, бид нар Монгол гэдэг маань бас бидний бас тэжээдэг юм гэсэн бас тийм ачаа бас тийм. Тэгээ бас тэрийг бас айтайхаа авч явчих гал ингээл байж нэгээрээ бас юм тийм одоо хүнийхээ хувьд алдахад чи Монгол байж алдлаа гэдэг юм уу тийм. Бас нэг дээр нэг ачаа нэмж өгдөг нэг тийм юмнууд би нэрээ хичээн гэж ярьдаг шүү. Тийм монголчууд өөрийнх нь тийм л юм ажиглагддаг шүү дээ. Ер нь одоо Монголтой хамгийн их санаа зовж байгаа зүйл юу вэ? Ер нь одоо ингээл одоо гаднаас нь ажиглаж байгаа мөн одоо ер нь л их зүгээр ойрхон байгаа хүний хувьд те юунд нэг зовж байна. Гэхдээ яг ер нь те төр засаг нэг доктортой болчихсоо л гэсэн юм байна гэж те. Тэгээд одоо яг сонгуулийн чийдүү эхэлж байна. Бас л божигнуулаад эхэлж байна л да. Тиймэрхүү юм л ер нь жоохон хүн яг нэг бодлын тусгаар гэж бичдэг л зүгээр. Хувь хүн бол өөрөө бас нэг тийм нэг мэдээ хараад савлдгоо тэ өнөөдрийн үнэ маргааш хотлол болдог гэдэгт бас хараад энэ чинь зөндөл үзүүллээ шүү дээ. Тэгэхээр нэг тэгэл дагаал савлаал, шайрлал, хараагаал өрөөгөл байлгүй за нэг юм болж байна та гэдэг. Ингээд өөртөө бас хувийнхаа хүмүүс өөртөө толготой нуруутай байвал бид нэр одоо хичнээн авчаад яах вэ тэ. Зүгээр яг ус их орно гэж бодож байгаа. Тийм өдөрт халбанд хүрэх гэж байгаа тийм улсууд бас нэг жоохон оюунлагдуу байгаасай. Би сайхан дээр амнистинг гэдэг нэг сая ном хайшаа тэн дээр нэг юу байсан. Английн хүмүүсийн судлаачтай юу гаргасан гэхээр ер нь улс төрчид хамгийн оюунлаг биш болохоор эрх мэдэл төрж ийн гинэ. За. Оюунлаг биш шийдвэр гаргаад эхлэхээр эрх мэдэл. Ер нь тийм ажиглагддаг л яг зүгээр саяхаас зүгээр халиад зүгээр нэг хөндлөнгийн хүнээ улс төр гэж юм бэ гэд хөндлөнгөөс ажиглаж хагаад тэгс өөр нэг тийм одоо улс орны хувьд бол ерөнхий сайч болно гэдэг юм ерөнхийлөгч болох гэсэн нэг албан тушаал гэдэг хүн бол улс төр хийж байгаа хүний одоо амбиц ч юм уу тэр ориглоно шүү дээ. Тэр хүн бол тэр албан нэгэн тушаал амьдрал тэр олон хүний нэгэн л хүрэн тий. Тэр нэг хөөх амьдралын хугацаанд тэр тодорхой эготой явж байгаа юмд хүрэхэд бол
дандаа оюунлаг байгаад бас болж чаддгүй юм байна л да. Тэгэхээр улс төр гэдэг өөрөө тийм л тоглоом юм байна. Тэгээд тийм тоглоомоор тоглож байгаа улсуудыг дагаж битгий савцаагаараа л гэж хэлмээр. Би нэг зүйлийг бодоод ганцаараа баатар болох гээд, ганцаараа баяжих гээд, ганцаараа од болох гэдэг энэ нэг төрөгдлөөсөө салмаар байгаа байхгүй юу? Өнөөдөр Цэрэнбатад ямар боломж байна, Галуутрахад ямар боломж байна, өөр хүнд ямар боломж байна. Нэгд гадаад байгаа монголчуудын асуудал ярьж байгаа бол хийж байгаа боломжуудаа хоорондоо нэгтгээд явахгүй бол нэг нөгөөгөө үгүйсгээд юм уу те. Эсвэл нөгөөх нь хийж байгаа юмдаа садаа болоод байвал бид нар энэ асуудлыг шийдэхгүй. Тэгэхээр өнөөдөр бидний хийж байгаа төсөл ч гэсэн ер нь бол ингээл аажимдаа гадаад байгаа монголчуудыг илүү том платформ дээр оруулчихсан л гэж хичээгээд яв. Энэс ч битүүрийн нөхөрлөл үүдэлтэй явж байгаа. Цаашаа бас олон жил бас хамтаа нөхөрлөөд хамтаа юм хийгээд явах. Тэгээд ярилцлага өгсөнд баярлалаа. Ямар ч байсан бидний аялал Англи улсад ирээд үргэлжлээд тэгээд тантай уулзах нь бол маш чухал ажлуудын манийг байсан. Бидний тантай заавал нэвтрүүлэг бэлтгэн гэд яагаад гэвэл энэ Англи дахь монголчуудын та бол маш том төлөөлөл учраас тэгээд нэг нүгөө гой зүйлсийг хуваалцсанд, амьдралынхаа чухал мөчүүдийг хуваалцсанд, үзэл бодлоо гой хуваалцсанд маш их баярлалаа. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч, дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч MIAT Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. За цаг зав гаргаж ирж барьсан дараа түрүү хэллээ тэр нь бас ингээд ямарваа бол одоо санхүүгийн бас нэг тийм талтай байж байгаа юм да. Тэгэхээр гадаад байгаа монголчууд бас бизнесийн хувьд ингээд нэг үе бодвол хөл гараа болоод босоод ирлээ. Одоо бол хамаагүй дээр болж байна л да тий. Одоо таны хэлж байгаа тэр ер нь гадаад байгаа монголчуудын бизнесийн хувьд ийм юу үүсгэсэнд олон янзын төсөл хөтөлбөр Монгол засгийн газар хэрэгжүүлж байна. Зөвхөн дэлхийн монголчууд 1 2 гэдэг. Яг ингээд нэг тийм манлайлаад чирээ таниулаад явах хүч их өгүүлдэг байсан. Одоо яг тэр орон зай дээр бол та ингээд яваад байгааг хараад байгаа л да. Баярлалаа. Тэгэхээр одоо энийгээ сайн чирээд тогтолцоонд оруулаад тэгээд яах юм бол наад чинь бол ер нь цаашдаа ингээд гадаад байгаа монголчууд өөрийнхөө тэгээд санхүүгийн боломжтой улсууд нийлээ цаашдаа нийт одоо том хүрээлэл явах боломж үйл ажиллагаануудаа тусдсан болоо ингээд ажиллах бол гол суурь болох энэний гол углуурган дээр явж зүтгэж байгаа танд бас ажлын амжилт хүсье. Тий. За баярлалаа.